За манайхаа сайн байцгаана уу тулгын согт тавтан морил. За сар шин сайхан уу, сайхан шинсэн үү мэдээж бичлэг оруулахгүй удлаа. Угаасаа би ч нэг өөрөө хувийн ажилтай хүн, хувийн ажилтай болохоор байнгын YouTube-ийн бичлэг хийгээд байх бас тийм боломжгүй байгаад байна. Гэхдээ аль болох одооноос энэ морин жилдээ аль болох их бичлэг хийж, их зүйлийг та бүхэндээ үзүүлэхийг хичээнэ. За тэгээд өнөөдрийнхөө болсон явдлаар ярих хэргийн эзэн маань болохоор за хүний адаг гэж хаана байдаг вэ? За тэрний адын хүн гэж ямар хүн байдаг вэ гэдэг одоо хүний талаар ярих гэж байна. За энэхүү хэргийн эхлэл нь болохоор 2009 оны 8 сард Сөүл хотын Сочусоо гэж цагдаа гээлтэст нэгэн нууц мэдээлэлээр ирснээр илэрсэн байгаамаа. За тэгээд тэр тухайн нууц мэдээлэл нь юу байсан бэ гэхээр Сөүл хотын Сонном дүүрэгт амьдардаг 70 настай за юу гэх хэмээгийн үхлийн шалтгаан одоо ийм ойлгомжгүй байна. Бүр амар сайн эрүүл мэндэд анхаардаг, өдөр болгон одоо дасгал сургуульд хийдэг ийм эмээ яахлаараа ингээд гинт нас орчваа. Энэний үхлийн шалтгааныг та нар дахиад нэг шалгаад өгөөч гэсэн тийм хүнээс хүсэлт ирснээр энэ хэргийн эхлэл ингээд дахин шалгагдахаар болсон байгаамаа. За энэхүү эмээг юу гэх бөгөөд өөрийн эрүүл мэнд бие хаандаа маш их анхаарал тавьдаг. Өвчнөөр нас барсан байх ер нь бараг л боломжгүй. Ер нь гадны нөлөөтэй нас барсан байж магадгүй. Түүний хөлд хүүн буруутай байж магадгүй гэсэн мэдээлэл ирсэн байгаа. За яагаад гэвэл энэ мэдээлэгч болохоор тэгсэн байгаа. Хүүг нь ингээд би жил 3 сарын хугацаанд ер нь ажиллалаа. За тийм болохоор анхандаа ер нь дими бала зүйл бодоод байна да гэж бодсон чинь би энэ цаг хугацаа явах тусам энэ хүний өхөл буруутай байж магадгүй байна гэсэн бодол маань батлагдаад байна гэсэн тийм мэдээлэл байсан байгаа. За тэгээд мэдээч мөрдөгч энэхүү мэдээллийг сонсоод энэ хэрийг ер нь шууд ингээд өнгөрөөчих хэрэг биш юм байна. За ер нь дахиж сайн лавшруулаад судлах ёстой тийм хэрэг юм байна гэж үзээд энэ хэргийг дахин шалгах болдгоо. За яагаад ийм хүсэлт тавьсан том шалтгаанууд маш их байдаг. За талигачийн оршуулгын үйл ажиллагаан дээр түүний хүү тусал нулимсч унгаах нь байтугай дүүрэнд нь бүр гуниг харуулж байхгүй юу ч болоогүй юм шиг тийм явж исэн байгаа. За тэгэд мөн юу имийг өнгөрөөд түүний өв хөрөнгө хэдэн тэрбум воноор үнэлэгдэх хөрөнгийг өвлөж авсан байгаамаа энэ хүн. За талигач имээ залуу наснаасаа бүр маш их хөлмөрлөж барилгын материалын дэлгүүр ажиллуулж за түүнийхээ хажуугаар юм кимчиний байцаа гэдэг шүү дээ. Кимчиний байцааны юм бизнесийг хүртэл эрхэлж ер нь маш их өв хөрөнгөтэй юм мундаг хөдөлмөрч юм эмэгтэй байсан байгаа. За тэгэд ийм их хөрөнгөтэй ийм хөдөлмөрч ээжийнхээ одоо өв хөрөнгийг байгалийн ёс жамаараа өгөхөөс өмнө алаад авсан байж магадгүй гэсэн тийм хүмүүсийн хардлага сэрдлгээс болоод энэ мэдээллүүд ер нь ингээд ирсэн байгаамаа. За мөрдөж талигаачийн үхлийн шалтгааныг дахин шалгахаар энэ нас барсны мэдээллийг дахин шалгаж ирсэн байгаа юм л да. За ЮМЭ-гийн үхлийн шалтгааныг шалгаад үзсэн чи ЮМЭ-г өвчнөөр нас барсан гэсэн тэмдэглэгээ байсан байгаа. За талигаач гэртээ нас барсан байсан ба 119-ийн байгууллагынхан олж илрүүлдэг. За тухайн үеийн 119-ийн байгууллагын дуудлага болон тэмдэглэгүүдийг олж уншихад талигаач өдөр болгон хөгшчүүдийн уулзалт дээр тасралтгүй ирдэг байсан. За тэгээд тухайн өдөр ирэхгүй болохоор найзууд нь гэрт нь очиж хаалгыг нь үдээд онгойлохгүй болохоор 119-т дуудлага өгөөд за тэгээд 119-ийнх ирээд энэ хаалгыг нь эвдэж онгойлгоод орсон чинь талигаач гэртээ ухаангүй нас барсан байдалтайгаар 119-ийнхэнд олдсон байгаа. За тэгэхэд 119-ийн тэмдэглэгээнд болохоор талигаачийн цогцос физикал бэртэл буюу гадны зохиолт одоо тийм ямарваа нэгэн шарах сорив янз бүрийн тийм бэртэл гэмтэл бол ерөөсөй байхгүй байсан. Харин тухайн үед олдохдоо солонгос тийм дог гэж байдаг шүү дээ. Цагаан будааны боорцог. Цагаан будааны боорцог аманд нь байхыг олж илрүүлсэн гэсэн тийм тэмдэглэгээ байсан байгаа. За энэ талигаачийн хүүгийн мэдүүлгээр ээж маань чихрийн шижиг өвчтөй бол байсан гэсэн ба эмчнэрч хүүгийн мэдүүлгийн дагуу будааны боорцог идэж байх үедээ цосон дахь сахарын хэмжээ ихсэн юм уу багаснаас болж шоконд орж ухаан алдснаар нас барсан гэж үхлийн шалтгааныг тэмдэглэсэн байсан байгаамаа. За ер нь хэр баргийн хэрэг дээр ингээл талигаачийг ер нь ингээл үхлийн шалтгааныг одоо хайж олно гэл задланд оруулаад тэгэл шууд задлан мална гэсэн бол байхгүй шүү дээ. Тэгэд энэ моргийн эмчнэр болохоор за ер нь бол энэ зам ясаараа ингээд дог цагаан будаа идж байгаад ингээд цусан дахь сахар нь ихсэн юм уу багаснаас болоод ингээд шоконд ороод нас барсан юм байна. За тэгээд угаасаа хүүн ч гэсэн ээж маань сахарын өвчнөд байсан гэж мэдүүлсэн болохоор
За энэ хүн ингээд сахараар нас урчжээ гэсэн одоо тийм тэмдэглэлийг хийсэн байгаа юм л та. Тэгээд энэ дээр нэмээд хэргийн газрын үйлчлэгээр болохоор ямарваа нэгэн уул мөр за гадны хүн орж ирсэн ч юм уу ямарваа нэгэн цохилт за ямарваа нэгэн бэртэл юу ч байхгүйсэн болохоор за энэ ингээд энэ нэмээ ингээд зам ёсороо нас барсан байна гэд ер нь тухайн үед бол ингээд өнгөрөөсөн байгаа. За ингээд талигаачийг шандарлаж оршуулсан байсан болохоор мөрдөгч өөр хийж чадах ерөөсөө зүйл байхгүй байсан байгаамаа. Мэдээж шандралцгаар чинь дахиж нөгөө нэг за цогцыг дахин шалган малган гэсэн зүйл ерөөсөө байх боломжгүй шүү дээ. За одоо хэдүүлээ хэрэг илрүүлэлтэндээ орцгоё. За одоо хэдүүлээ энэ мөрдөгчийн сэжиглэж байгаа энэ хүүг талигаачийн хүүг Ким гэдэг нэрлэлчээ. За Ким бол тухайн үед 34-5 настай. За тэгээд хүүхэдтэй ажил мэргэжилтэй юм энгийн нэгэн залуу байсан байдгаа. За манайха одоо нэг хачирхалтай зүйл байгаа. За энэ юу эмээ чин залуу байхдаа нөгөө барилгын материалын дэлгүүр ажиллаулдаг байсан гэсэндээ тий. За энэ барилгын материалын дэлгүүрийн урталд нэг Няраа өлгийтэй хүү байсан нь энэ Ким хүү болж таарсан байнамаа. За тэгээд тухайн үед болохоор юу эмээ болохоор нөхрөөсөө ямар ч тийм хүүхэд олоогүй одоо тийм хүүхэд олдоогүй юм шиг байгаа. За тэгээд энэ Кимиг болохоор за Тэнгэрээс бидэнд заяагц юм хүү юм байна. Энэ хүүгээ ингээд яг л өөрийн юм шигээ өсгөё гэд хүүг ийм том болтол нь бүр хайрлаж хүндлээд бүр амар сайн хүн болтол нь ер нь өсгсөн байгаа. За тэгээд юу эмээ нөхрөөсөө ч салаад ер нь бол хүүгээ ч гэсэн ганцаараа өсгөөд бүр юугаарч тутаахгүй те. За тэгэл бүр үнэхээр баян затгалан одоо тийм сайн сайхан л уулын юугаарч тутаахгүй л өсгсөн байгаа. За тэгэд мөрдөгч энэ хоёрын хүний харилцааг те юу юмээ Ким хоёрын хүүгийн харилцааг судлаад үзсэн чинь за хаяа нэг мөнгнөөс болж маргалдах тохиолдол байдаг. За түүнээс бусдаар бол ер нь бол баг маргалддаггүй ер нь бол харилцаа сайтай ийм хоёр хүн байсан байнамаа. За тэгээд юу имийг нас барсны дараагаар талигаачийн за үл хөдлөх хөрөнгө, за амь насны даатгал, за тэгэл хуримтлал мөнгө гэд бүх өв хөрөнгийг тооцоод тэрбум 900 сая воныг энэ Ким залуу өвлөж авсан байгаа. Та нар боддог те 2008-9 онд ч одоо тэрбум 900 саятай хүн гэдэг чинь вон штэ тэгэхээр одоогийн ханшаар болохоор ч одоо юу вэ тэрбум 900 сая за 2 тэрбум гэж бодчихвол Монгол мөнгөөр 5 сая үгүй 5 тэрбум вон 5 тэрбум вон тухайн үед бүр амар их өв хөрөнгөтэй тийм хүн байсан байгаа зү. За тэгээд энэ их өв хөрөнгийг Ким талигаачийн нас орсныхын дараагаар өвлөж авсан байгаамаа. За мөн ахин нэг сэжигтэй мэдээлэл олддог нь Ким ээжийнхээ нас барсны хэдхэн оны дараагаар ээжийнхээ эзэмшилд байсан газрыг яаралтай зарна гэж зард хүртэл тавьж хүмүүст ярьж явсан байгаамаа. За тэгээд энэ хүү мэдээлч гэсэн айгүй сэжигтэй зараад санагдсан байгаа. Мэдээж та нар боддоо ээжигээ нас баруугүй юу шууд бүх өв хөрөнгийн зарна гээл энэ тэнд ярьж яваал. За тэгэл үйлдэл хөдлөхийн хүмүүст танилцуулаад ингэж явна гэдэг бас ер нь эрүүл хүн бол бараг л тэгж явахгүй л байх гэж би бол бодож байна. Хэдий юм хүнд мөнгө хэрэгтэй байсан ч гэсэн ер нь бол тэгж явахгүй л байх гэж бодож байна. Тэгэд энэ хүртэл мөрдөгчдөд маш сэжигтэй санагдсан байгаа. Энэ мөрдөгчдөд дахин нэгэн зүйл сэжигтэй санагдсан нь болохоор энэ Ким хүү ээжийнхээ нас барсны дараагаар ээжийнхээ нууц өв хөрөнгөтэй одоо янз бүрийн зүйлд өв хөрөнгө оруулалт хийсэн ч юм уу за янз бүрийн газар мөнгөө нуусан ч юм уу тийм зүйлийг тогтоохлохоор өмгөөлөгч хүртэл хайж явсан мөрдөгчдөд олж тогтоогдсон байгаа. Яах гэж ингэж явсан юм бол гэхдээ. За ингээд мөрдөгч Кимийн дансны хуулийг шалгаж үзэхэд юу мэг өнгөрөөд 7 хоногийн дараа Кимийн данснаас 100 сая вон бэлэн мөнгөөр авсан байна гэж тогтоогдсон байгаа. За энэ юу юмээ болохоор 2008 оны 5 сарын 2-нд нас бараад за энэ хүн болохоор 2008 оны 5 сарын 9-нд 100 сая воныг бэлнээр авсан байна гэдг нь тогтоогдсон байгаа. За тэгэд үүнээс ч удалгүй хэдхэн хоногийн дараагаар дахиад хэн нэгний данс руу 30 сая воныг шилжүүлсэн байх нь тогтоогдсон байгаамаа. За мөрдөгчдөд тэгээд бүр амар сэжигтэй санагдсан байгаа. Яагаад гэвэл одоо ээжийнхээ өв хөрөнгийг өвлөж авангуудаа хэдэн зуун саяар ингээд шууд гаргаал амар сэжигтэй санагдсан байгаа. Мөрдөгчдөд хамгийн түрүүнд энэ 30 сая вон шилжигдсэн тэрхүү дансны эзнийг хайж олж уулзч чадсан байгаамаа. За гэтэл мөрдөгч энэхүү хүнийг хайж олж уулзахад бүр маш их гайхсан байгаа. За энэ дансны эзэмшигч болохоор 60 настай
За ер нь 60 настай хүн энэхүү хэргийг хийх боломжтой юу? Тэ ганцаар хийх үйлдэл байж боломжтой юу гэж айгүй их тэнэглэсэн яриагаа эхлүүлсэн байгаа. За тэгээд таны дансанд яагаад энэ 30 сая воныг ингээд орсон юм бэ? Нодлон жилийн одоо 5 сарын үед яагаад ийм их хэмжээний мөнгө таны дансанд гинт орж ирвэ гэж асуусан чинь би тийм мөнгө өстой хараагүй шүү дээ. Тэр одоо миний мөнгө биш. Би тийм мөнгө хараачгүй үзээчгүй аваагүй гэсэн тийм хариулт өгсөн байгаа. За тэгээд яахлаар таны дансанд энэ байгаад идэм бэ? Энэ мөнгө орж ирсэн байд юм бэ гэж асуусан чинь тэр нодлон жилийн үдид манай хүү миний дансыг надаас дээлж авч ийсэн. Түр дансаа өгчийгээд надаас дээлж авч ийсэн. Манай хүүгийн мөнгө байж магадгүй гэсэн мэдүүлгийг өгсөн байгаа. За тэгээд энэхүү 60 настай хүний хүүгийн судлаад үзсэн чинь 31 настай уу гэх бөгөөд за энэ уу нь болохоор 3 удаагийн дээрэм хулгайн хэрэгтэй яал эдэлж байсан. За тэгээд аавынхаа дансыг ашиглан 30 сая воныг хүртэл авсан ингээд тогтоогдсон байгаамаа. За одоо тэгээд хамгийн дахиад хачирхалтай нэг хэсэг заяа. Ууг мөрдөгчд за энэ хөлсний алуурчин те энэ кимээс мөнгө аваад ээжийг навсан байх магадaltaй байна гэд дахин шалгаад үзсэн чинь уу аль хэдийн яал идлээд шоронд байсан байгаа. За тэгээд тэр хэрэг нь юу вэ гэхлээр за Солонгосын Пукон гэж төвлөдөг. За энэ Пукон нь болохоор монголоор бол хонжуур суглаа. За тэгээд маш их олон хүмүүс суглааг худалдаж аваад за тэгээд хідэн тэрбумаар нь одоо нэг хүн хідэн тэрбумаар нь хожих тийм боломжтой тийм суглаа байдаг байхгүй. За тэгээд энэ суглааг хідэн 10 сая вонд худалдаж авсан байгаа. За тэгээд хідэн 10 сая вонд худалдаж авангуудаа мэдээж юу ч хожихгүй болохоор ч нөгөө ууч уурлаад тий. Тэгээд ууранда нөгөө нэг худалдаж авсан дэлгүүрлүүгээ отор байрж очоод би ингээд танахаас юм худалдаж авсан чи юу ч хоцсонгүй бүх мөнгөө гэдэг ингээд дээрэм хийсэн байгаа. Тэгээд дээрэм хийгээд мэдээж шоронд хоригдол байсан байгаамаа яа. Яатсан ч хүн болдоо нэрээ ёо. Тэгээд мэдээж мөрдөгч уутай уулзаад мэдүүлэг авч ирсэн. За тэгэд хамгийн түрүүнд мөрдөгч ууд нөгөө талигаач юу имэгийн зургийг үзүүлээд за энэ хүнийг таних уу гэсэн чинь танихгүй гэсэн байгаа. Тэгээд дараа нь Кимийн зургийг үзүүлээд гэсэн чинь за энэ хүнийг таних уу гэсэн чинь танихгүй гэд тэгсэн байгаа. Тэгсэн чинь за яахлаар танихгүй байдаг лээ. Чи энэ аавынхаа дансаар Кимээс 30 сая вон авсан биз дээ. За аав чинь чамааг ингээд миний дансыг ашигласан ингээд мэдүүлэг өгсөн. Яахлаар чи ингээд худлаа яриад дуулаа. Тэр баахан суглаагаа энэ ямар мөнгөөр авсан? Тэр 30 сая воноор очиж худалдаж авсан уу гэд тэгсэн чинь энэ сандарч ингээд айж гисэн байгаа. За тэгээд айж сандарч гисэн гэл байсгээл ингээд нүдийнх болонгаар нөгөө нэг талигаач имэгийн зураг ингээд хараал ингээд ялчаал байсан байгаа. За ийхүү 6 цагийн турш мөрдөгч хоёрын хооронд сэтгэл зүйн тулаан болдгоо. За тэгээд энэ 6 цагийн эцэст уугийн амнаас нэг зүйл гарч ирсэн байгаа. Ингэсэн байгаа юм л та. Мөрдөгчөө. Би бүх зүйлийг хэлэх болохоор наад нэг зураг надаас холдуулаад өгөөч гэдэг ингээд бүр ууралсан байгаа. За тэгээд уугийн мэдүүлгийг та бүхэндээ одоо уншиж өгье. Нэг жилийн өмнө байхаа бүх зүйл болж өгөхгүй ажлаасаа хүртэл халагдаж эцэст нь хууль бус сайт буюу за бүрдгчээ та баг л мэдэн дээ гэмт хэрэгтнүүдийн сайт гэдэг. За тэр сайт руу орж үзэхэд бол янз бүрийн зарууд бол байдгийн байлээ. За тэгээд би тэр сайт дээр ажил хийнэ гэж зар оруулсан. За тэгээд хүлээгээд сууж байсан чинь нөгөө нэг энэ юу эмээгийн хүү Кимээс дуудлага ирсэн. Ямар ажил даатахаа уулзахтаа хэлье. Харин уулзахтаа хар нарны шил зүгээрээ гэсэн дуудлага ирсэн. За би бол бодохдоо бол эхнэр нь араар нь тавиал тэгээ намайг мөрд гэх юм байх та гэж бодсон. Тэгээд тэр нөхөр манай ээжийг алаад өг гэж хэлэн гэж би яаж мэдх юм бэ? Тэгэд би үүнийг мөгнөөс олж үнэхээр хийсэн. Тэгээ манай ээжийг алаад өгөх юм бол надад 100 сая вон өгье гэсэн. Тэгэд би ганцаараа чадахгүй юм шиг болохоор интернетээс дахин нэг хүн олж авсан. Тэгэд бид гурав хэд хоногийн турш Кимийн ээжийг алах төлөвлөгөөг боловсруулсан. Хамгийн анхны төлөвлөгөө бол автын ёслоор алах байсан. Машинаар мөргөөд алчих юм бол Ким гомдлгүйгээд тохиролцох байсан юм. За Кимийн ээж өдөр болгон яг нэг маршрутаараа салхинд гардаг байсан. За тэгэд яг тэр зам хөндлөн гарахт нь хаасаа туслах гიშгээд тэгээд үзсэн чинь манай машин бүр огт хөдлөөгүй. Тэрнээс олж эхний төлөвлөгөө маань бүтлгүүцсэн. За энэ төлөвлөгөө бүтлгүүцснээр юу юмэг гэртэнд хороохоор төлөвлөгөөгөө өөрчилсөн. За тэгэд хэрэг гардаг өдөр талигаач их салхилах гээд гэрээс гардаг хойгоор нь Кимийн зааж өгсөн хаалганы кодоор гэртэнд орж
юу мэг гэрт орж иртэл хүлээсэн. За тэгээд би юу мэг гэрт орж ирэнгууд нь би биеийг нь хөдөлгөөнгүй барьж нөгөө нэг хамтрагч гэлгар тороор амьсгалыг нь удаанаар богдуулж алсан. За тэгээд түүний дараагаар будааны борцыг идэж байгаад үхсэн юм шиг харагдуулах гэж амманд нь будааны борцыг хийгээд чихээд орхисон гэх аимшигт мэдүүлгийг өгсөн байгаамаа. За мөн түүнчлэн заяа энэ Ким манай ээж ингээд будааны борцгийн дуртай, нөгөө доог нь дуртай. Тийм болохоор энэ будааны борцыг хэрэгтэй ашиглаарай гэд нөгөө хөсөлж авсан хоёр алуурчандаа өгсөн байгаа юм л та. За тэгээд Ким ээжигээ нас барсны дараагаар оршуулах ёслыг нь хийжээ 100 сая воныг энэ ууд өгсөн ч гэсэн ууд мөнгөний хэрэг байна гэд хэдхэн хоногийн дараа дахиад 30 сая воныг нэхэж Кимээс авсан байгаа. За тийм болохоор энэ Ким уулах шаардлагагүй. Тийм болохоор би чиний данс руу хийчээ гэд 30 сая воныг шилжүүлээд орхисон байгаа юм л та. За тэгээд мөрдөгч энэ уугаас мэдүүлэг авч явах хоорондоо угаасаа нөгөө нэг за энэ Кимийг дагаарай гэд цагдаа нартаа үүрэг өгсөн байсан байгаа. За тэгэл энэ уугаас мэдүүлэг шууд авмагцаа Кимийг шууд баривчил гэд үүрэг өгдөг. За тэгсэн Кимийг баривчлах үед Ким хаана байсан гэж бүр хууль бус тийм бооцоод морин тойруулахын газар морин уралдааны газраас баривчлагдсан байгаа. За ингээд Кимээс мөрдөгч мэдүүлэг авахад за энэ хэрэгт чи холбоотой юу гэд асуусан чи би юу яриад байгаа яахлаар энэ ийм хэрэгт холбоотой. Манай ээж чи сахараар л нас орсон штэ гэхлээр гүрийж ütсэн байгаамаа. За мөрдөгч болохоор за нөхөр минь чи ингээд яага худлаа яриад байна. Надад бүгдийг хэлсэн. Ууг чи хөсөлж авч ээжигээ алуулсан үнэн мэдэстэ гэд шууд тулгсан чинь толгоогоо бүхэлгөөл Ким үннээ хэлж гисэн байгаамаа. 35 жилийн өмнө хаягдсан нэраг өөрийн хүүхэд мэд инхрийлэн өсгсөн ээж гэтэл өргөмөл хүн аимшигт захиалах аллагаар ачийг нь хариулжээ. Тэр мөнгөж шунаж хүн чанаргүй үйлдэл хийсэн байна. Сурвалжлагч Ким Ги-хин мэдээлж байна. Өнгөрсөн оны 5 дугаар сар 70 настай юу өвгтэй эмээ нас барсан байдалтайгаар олдсон байна. Тухайн үед нас барсны гэрчлэн чихрийн шижингийн хүндрэлээс болсон байгалийн үхэл гэж бүртгэгдэж байв. Гэвч юу эмээ төлөвлөсөн алгын золиос болсон хожим нь илэрчээ. Түүний хүү өвгтэй тэд 2 тэрбум воны хөрөнгийг авахын тулд захиалагт аллага зохион байгуулсан байна. Нийгмийн халамжийн байгууллагын хүмүүс манай ээжид өөрсдийн байгууллага таньд өгөөч гэж ятгсан. Ээжийн бодол өөрчлөгдсөн би маш их ууралсан. Өнгөрсөн оны 3 дугаар сард интернетээр танилцсан Пак овгтой итгээд болон өөр нэг хүнд аллага үйлдэлийг захиалжээ. За 1 сарын дараа тэд зам тээврийн осол мэтэр анхны орлогыг хийсэн ч бүтлгүүцсэн байна. Дараагийн удаад Пак болон нөгөөх итгээд Игийн өгсөн хаалганы нууц кодоор гэрт нь урьдчилан нэвтэрч орж нуугдан хүлээж байгаад юу эмээг дасгалаас босож ирэх үед нь боомлож хөнөөжээ. Тэд хэрэг үлдснийхаа хөлсөнд Игээс 130 сая воныг шилжүүлэн авсан бөгөөд цагдаа нар мөнгөний өгөхгүйг мөрдөн илрүүлж баривчилсан байна. Талигаач юу эмээ 35 жилийн өмнө гэрийнхээ үүдэнд хаягдсан Иг өргөж авч өсгсөн мөн ил болсон байна. Тэрээр хүүгээ нэр хүндтэй их сургууль сургаж гэрлэгт нь хүртэл байр авч өгсөн түүний ачийг өш хонцон мэд хариулжээ. 사망 뒤 물려받은 재산을 도박으로 탕진한 이 씨. 살인 청부는 사실이어도 실행할 생각까진 없었다고 해명했지만 일은 이미 저질러진 뒤였습니다. KBS 뉴스 김기영입니다. За ээжигээ алга болсон шалтгаан нь болохоор Ким тэгсэн байгаа. Одоо энэ Солонгос болохоор Савэ Пүгжиса гэж газар байхгүй. За Савэ Пүгжиса нь болохоор одоо нийгмийн тийм одоо халамж одоо хүн хэрэгтэй тийм тусламж үйлчлэгээ үзүүлдэг тийм газар юм шиг байгаа миний ойлгосноо шүү. За тэгээд энэ газраас манай ээжид ингээд бидэнд танд өгөөч өв хөрөнгөө бидэнд танилцуулаач гэсэн хүсэлт мүсэл тавиад байсан. За тэгээд мөн түүнчлэн манай ээж надад санхүүгийн тал дээр туслана гэж амлчаад туслаагүй. Тэгээд манай ээж хэлэхдээ надад туслах нь ус болоод байна гэж чамд тусласнаас туслаагүй нээр гэж хэлсэн. Тэгээд би үүнд нь уур хүрээд би ээжигээ алгах төлөвлөгөө боловсруулсан гэж аимшигтай мэдүүлэг өгсөн байгаа. За Кимийг судлаад үзсэн чи Ким болохоор их сургуультай байхдаа энэ бооцоод морин тойруулга морин одоо тэр уралдааны газар арбайт цагийн ажил хийдэг байсан байна. За тэгээд цагийн ажил хийж явах үедээ болохоор ингээл багаар ингээл бооцоод тавиал үзэл авах үедээ аваад алдах үедээ авалдаал. За тэгэл энэ нөгөө процесс чинь удаан үргэлжлэх тусам донтолт үүснэ дээ. За тэгээд бүр донтоод хэдэн зуун сая воны өрөнд ороод заяа энэ бүр амар юм болсон байгаа. За тэгээд тэр хэдэн зуун сая воных нь өрийг хүртэл юу ээж нь дарж өгсөн гэж боддоо та нар. За тэгээд өрийг нь дарж өгөө заяа. Тэгээд өрийг нь дарж өгснийхэн дараа хинт за чи ингэж бизнес эрхлээ. Би чиний бизнесийн чи одоо гарааныхан мөнгөө өгөө
гэд бас хэдэн зуун сая воныг ингээд Кимд өгсөн заяа. Тэгээд Ким болохоор хуучин машины бизнес эрхлэн гээд одоо борлуулалтын гээд тэгээд тэр бизнесээ бараг явуулаагүй бараг тэр доороо бараг дампуурсан байгаа. За тэгээд Кимд ээж нь бас эхнэр хүүхэдтэй болоод гэр бүл болоход нь бас хэдэн зуун саяар бас байр авч өгсөн байгаа. Гэхдээ ямар ээж хүн те их хүн хүүдээ ингээл бүр хэдэн зуун саяар нь өрийг нь дараал хэдэн зуун саяар нь байр авч өгөөл хэдэн зуун саяар нь бизнес эрхлэгээл гарааныхан мөнгийг өгөхөвдөө те хүүдээ бүр үнэхээр хайртай хүүгээ сайн сайхан яваасаа гэж боддог хүсдэг хүн байсан байгаа ч те. За тэгээд мэдээж Ким ингээд ээжигээ энэ хоёр хүн хөсөлж аваад ингээд алсан болох нь ингээд ойлгомжтой болоод тогтоогддог. За энэ хэрэг дээр бол ингээд хит хитэн одоо маш харамсмаар маш бүр энэ хүү би бүр одоо энэ хэргийг судалж байхдаа бүр энэ Кимийг бүр үнэхээр их үзье язан заяа. За юу имийг нас болсныхын дараа энэ хүү тэрбум 900 сая вон ирсэн гэснээр те. За тэр тэрбум 900 сая воныхоо тэрбум 500 сая воныг 3 сарын дотор бүр юу ч хүү болгосон байгаа. Бүр аимшигтай гоц дээ. Тэгэд энэ нь болохоор мөрөөдөө тоглоомд бүгдийг алдсан байгаа. За тэгээд дараагийн нэг аимшигтай зүйл нь болохоор энэ нөгөө ээжигээ алхаас өмнө энэ Ким чин бүр ямар ч мөнгөгүй заяа бүр үнэхээр хөгийн байдалд байсан юм шиг ба. За тэгээд энэ ээжигээ алах төлөвлөгөөнд одоо мөнгө одоо хэрэгтэй болно да тий одоо тэгсэн чинь тэр мөнгөө хүний өгөхлөөр олж авсан мөнгө болох нь тогтоогддог. За тэр нь болохоор юу вэ гэхлээр мөрдлөгийн явцад энэ Кимийн имэйлүүдийг шалгаад үзсэн чинь за интернет дээр те амиа орломоор байна гэсэн хүмүүс рүү цяанат зарнаа гэсэн тийм илэмжийг илгээсэн нь тогтоогддог. За тэгээд энэ цяанатаа хүртэл тэр нөгөө амиа хорлохыг үнэхээр хүсэж исэн тэр хүмүүс зараад 2-2 хүн энэ цяанатыг Кимээс худалдаж аваад нас бараад амиа хорлсон болох нь тогтоогдсон байгаамаа. Бүр үнэхээр чөтгөр байгаас тээ. Зүр хүний өгөхлөөр одоо зүгээр л мөнгө олоод бүр ёо. Тэгэд энэ олсон мөнгөөрөө заяо нөгөө нэг хөлснийхөө хоёр алуурчдад нөгөө хэргийг үйлдэлтэнд биеийн тамирын хувцас хосол авч өгсөн байгаа. Пүүз авч өгсөн байгаа. За тэгээ нөгөө будааны борцог нөгөө доог хүртэл авч өгсөн байгаа. Энэ аз тэр дахиад нэг аимшигтай зүйл тархинд нь байсан байгаа. Тархинд нь байсан байгаа шүү дээ. Энэ төлөвлөгөө бүр боловсруулсан байсан байгаа. Тэгсэн чинь энэ төлөвлөгөө нь юу байсан бэ гэхлээр энэ ээжээсээ өвлөгдөж ирсэн чинь шүү дээ. Энэ ээжээсээ ирсэн тэрбум 900 сая вона алдсныхаа дараагаар засан аавыгаа амийг нь бас бүрлэхээр тэм төлөвлөгөө боловсруулсан байсныг мөртөгчд хайж илрүүлсэн байгаамаа. Хэлэх үг олдохгүй байна энэ хүнд бол. Тэгээ энэ хүнийг ингээ 33 34 нас хүртэл нь бүр ийм үлгүйтэй байхаас нь ахуулаад яг л өөрийн юм шиг өсгсөн. Тэгэл бүр юугаар ч дааж өсгөөгүй гэж байгаа байхгүй. Бүр баг сургуулаас нь ахуулаад үнэтэй төлбөртэй сургууль явуулаад одоо үнэтэй сургалтанд явуулаад үнэтэй зүйл өмсгөж идүүлээд уулгаал. Тэгэл их сургуульд хүртэл их сургуулийн төлбөрийг хүртэл төлөөлье ээж нь. Тэгэл нөгөө нэг үр ширийн дараа л бизнесийн гарааныхан мөнгө хэдэн зуун сая воныг өгөөл гэр бүл болоход нь бас хэдэн зуун сая воноор ингээл байшин барилга авч өгөл байр авч өгөл ингэж байхад одоо ээжийнхээ ачийг ингэж хариулдаг. Аавынхаа бас ачийг ингэж хариулдаг. За аав нь жахуу ингээд бас нөгөө тухайн үед бас ингээд салаад явсан гэж байгаа. Гэхдээ бол эн чинь тэгээд өсгсөн бас аав нь шүү дээ тий. Аавыгаа хүртэл алаад аавынхаа өв хөрөнгийг хүртэл авах гэсэн юм муухай сэтгэрийн талаар ярьлаа. За энэ хүн шүүхээс Кимд бүх насаар нь хорих ялыг оноодог. За ууд болохоор 15 жилийн ялыг оноодгоо. За тэгэд нөгөө нэг хамтарсан нэг 3 дахь итгээд байгаа шүү дээ тий. Тэр 3 дахь итгээдийг бүр хайж олох гэж бүр үнэхээр хэцүү байсан байгаа юм. Ерөөсөө тийм нөгөө нэг одоо уул мөр байхгүй тэгэл ерөөсөө тийм зүйл байхгүй байсан байгаа. Тэгээд 4 жилийн дараа энэ нөгөө нэг 3 дахь итгээд 4 жилийн дараагаар өөр нэгэн гэмт хэрэгээр баривчлагдаад за тэгээд тэр баривчлагдсных нь хажуугаар энэ нэг шалгаад үзсэн чинь яг тэр юу эмээгийн хөлт холбоотой байх нь тогтоогддог. За тэгээд энэ хүү итгэд болохоор 13 жилийн ял оноосон байт юм байлээ. Энэ мөрөөдөө тоглоом гэдэг чинь хизээч одоо мөрөөдөө тоглоомоор баяжаад хөлжөөд
сайхан амьдрын гэж бол ер нь байхгүй шүү дээ. Яах гэж энэ мөрөөдө тоглоомыг тоглодог байна. Тэгэл тэр чинь зүгээр нэг юм зүгээр хаяа нэг зугаагаа гаргах гэж л одоо мөнгө тавина уу гэхээс одоо амьдралээ болгоол тэ тэрнээс мөнгө олно гэл. Ингээд явж байгаа ер нь болохгүй үнэхээр одоо тэгэл мэрэгэн тойрондох зөндөө хүмүүс байна. Биднээс болоод амьдралаа алдсан, өрөнд орцсон, тэгэл өрнөөсөө гарч чадахгүй. Манайхаа тэгээд энэ битээ болооч мөрөөдөө тоглоомыг болооч хизээч амар хэлбэр аргаар мөнгө олдохгүй шүү дээ гэдгийг юу н ухамсарлаач. Ер нь тэгээд ийм амар хэлбэр аргаар мөнгө олдог байсан бол хүн болгол баг тэр амар хэлбэр аргыг сонгох байсан байлгүй. Тэгээд энэ битийг оролдож байгаа хүмүүстэй хэлэхэд бол хизээч сайн сайхан амьдрахгүй. Тийм болохоор энэ битээ болоорой, мөрөөдөө тоглоомоо болоорой. Зүгээр цэвэр үнэн шударгаар хөдөлмөрлөөрөө манайхаа. Тэгээд амжилт хүсье. Намайг дагаарай. Лайк дараарай манайхаа, комент бичээрэй. Сэтгэлээ сайнхан бичээрэй. Бүгдийг уншаад бүгдэнд нь хариу өгөх болно. Тэгээд намайг дэмжээрэй, шеэр хийгээрэй, лайк дараарай, subscribe дараарай. Бүгдэнд нь хайртай шүү. Баярлалаа. Хичээнэ. Yeah.